За сайн байцгаана уу. Би өнөөдөр та бүхэнд мацгийнхаа талаар тайлбарлаж өгье. Би 24 цагийн усан мацаг бариад өнөө өглөө тайлах гэж байна. Өчигдөрөөрөө би мөнгө аягандаа ийм усыгээ тонуулсан байгаа. Энэ ус бол үнэхээр сайн ус. Маш их минерал бодисоор баялаг. Яг ийм мацаг барьж байгаа үед тусгаалan хэрэглэдэг. Ангаах ус гэж ярьдаг. Энэ уснасаа би орой хийж хонуулаад хүслээ шивнэ тонсон байгаа. Тэгээ энийг өглөө 3 аяг ус бол би өглөө болгон уудаг. Тэгээд мөнгө аяганд ус хийж уухын ач тусыг та бүхэн мэдж байгаа бах. Эрт дээр үес манай хаттууд ингэж уудаг байсан. Мөнгө бол одоо шарах тийм зүйлийг идгээдэг гэж ярьдаг. Одоо жишээлбэл сорвиг мөнгөөр үрдэг. Тэгээд мөнгөтэй шархны наалтууд байдаг. Тэд нар маш хурдан идгээдэг гэх мэтээр мөнгө аяганд бол ингэж ус хийгээд хонуулаад уух маш сайн. За тэгээд би цаашаа нөгөө бургуу гэж ярьдаг тэрний талаар тайлбарлана. За бургууны талаар жоохон ярилцъя. Энэ бол миний хэрэглэдэг бургуу байна. Одоо яг мацаг барьсан үедээ хэрэглэдэг. Ийм хошуутай. Энэ болохоор одоо яг одоо юурдаг. Энэ болохоор одоо сав цэвэрлдэг бас юм шүү. Гэхдээ би энийг бол хэрэглэж үзээгүй. Надад хэрэглэх шаардлага байдгүй. Мөнгө зэрэг нэр тусаад байдаг хүмүүсээр хэрэглэж болно. Энэ бургуу болохоор яг одоо ийм юунд зориулсан. Мацаг барих үед зориулсан. Одоо эртнээс одоо ангаах ухаанд хэрэглэж ирсэн гэж ярьдаг. Энд ч гэсэн бас фастн буюу мацаг гэж ярьдаг. Одоо хаврын улирал буюу улаан өндөгний баяр хүртэл мацгалдаг. Тэгээ хүн болгон янз бүрээр мацгалдаг. Усан мацаг гэж байдаг. Зарим хүмүүс нь одоо жишээлбэл зүгээр шоколаднаас татгалздаг. Тэр нь яаж яана вэ гэхээр сахарнаас татгалзаж байна гэсэн үг. Та сар гарan 2 сар сахар идэхгүй байна гэдэг чинь таны эрүүл мэндэд маш их ач тус өгнө. За тэгээд бургуугаа хэрэглэчихэд ийм ариутгах бүтээгдэхүүнээр хүмүүс маань сайн энэ хэрэглэсэн зүйлээ ариутгаж байгаарай. Ариун цэвэр маш чухал шүү. Тэгээд би энэ тусгай доор нь ингээд дэвсгээд ийм зүйл юм бэлдсэн байна. Одоо энийг ийм өлгдөг юм өлгүүртэй өлгөөд тэгээд шалан дээр ингээд дөрөв хөлж хатж байгаа. Тэгээд усаа одоо бөкс рүүгээ оруулна гэсэн үг. Одоо энэ цэвэрлэх арга маань яаж ийнэ гэхээр яаж цэвэрлж ийнэ гэхээр нэг ясны одоо данх ингээд цай хийсээр хагаад ингээд өнгөр үүсчихдээ шүү дээ тий. Тэрнтэй адилхан та бүхэн өөрсдийнхөө бүдүүн гидсийг усаар ингээд зайлаад өнгөрийн цэвэрлж ийн гэсэн үг. Одоо та бүхэн хэрвээ гадуур хоол иддэг бол маш их тос байдаг. Тос бол ер нь нөгөө амт оруулахын тулд маш их хэрэгэлдэг. Тийм учраас одоо шингээгүй тос янз бүрийн үлдэгдлүүдийг ингэж бургуугаар буюу мацаг барих үедээ цэвэрлэх маш сайн. Тэгээд ер нь бол мацгаар хөвчин идэгдэг гэж ярьдаг. Та бүхэн мацаг барих чаавал эхлээд маш сайн судлаарай. Тэгээд бургуу мэддэггүй хүмүүс бол бургууны талаар мэдэх хүсэлтэй хүмүүс би сонирхолж харуултаа жоохон болиор зүйл байвал уучлаарай. За бас нэг чухал зүйл хэлхээ марцсан байна. Энэ нөгөө бургуунд ус маань бүлээн ус байх хэрэгтэй шүү. Одоо биеийн температуртай ойролцоо 37 юм гэж байдаг тийм үү? Биеийн температур чинь тэрнтэй ойролцоо ус байх хэрэгтэй. Хит халуун хит хүйтэн байж болохгүй. Тэгвэл хит халуун хүйтэн байвал таны биеийн температурыг эсгэж бууруулаад хямруулна гэсэн үг. За тэгээд бас нэг зүйл нь бургуугаа тавьчаад болж өгвөл хамгийн доотлолтой 30 минут гаргахгүй бариул сайн. Тэгээ болохгүй бол гаргаж болно. Тэгээ ер нь бас энэ нөгөө доор нь юм тавих зүйл ингээ авчид цэвэрлэхээр зүрх байвал бас зүгээр. Яагаад гэвэл зарим хүмүүсийн өтгөн удаан гарахгүйгээр маш удсан байдаг учраас энэ нөгөө нэг ус шахах үед маш хурдан эргүүлээд гарах юм уу эсвэл доошоо юм тусвал цэвэрлээд авахд маш амар хэлбэр байдаг. Тэгээ гол нь та маш сайн ариун цэвэрч сахиараа гэр бүлтэй бусад гишүүдтэй бас халдаач хүн өвтгнөр бол бүх биеэс хортой зүйл гадагшилдаг учраас хэрэглэсэн зүйлүүдээ маш сайн ариутгаарай гэж захимаар байна. За би бургуугаа тавиад тэгээд
бүдүүн гизээд цэвэрлжлээ. Одоо тэгээ мацгаа тайлаад ихний хоолой хүрт гэж байна. Би одоо шар будаа сонгосон байна. Гэхдээ та бүхэн одоо бургуу байхгүй бол өглөөнд нь одоо лимон, тэгээд жамц давс, тэгээд нэг ширхэг ногоо алим, тэгээд магний сульфат бэлдээд 2 литр усан толиод тэрийгээ сайн уугаад тэгээд уусныхаа дараа шогшиж жоохон гүүж хагаад тэгээд хүндрээд гаргаж болно. За тэгээ мацаг ингээд та мацгаа тайлцсан болол 11 цагийн үед одоо хэвхтэй 10 гурил юм уу бор гурилын бүхэл үрээр бүхэл эмчийн ингээд таны гидсийг тууж гарна гэсэн үг байхгүй юу? Тийм юмар цэвэрлэн. Би өнөөдөр бол шар будаанд их дуртай. Манай хүүхдүүд бас их иддэг. Хүүхдүүдтэй шар тостой холиод өглөөний цайнд нөгөөл их дуртай байдаг шүү. За тэгээд мацаг барина гэдэг нь бэлтгэл маань бол 2-3% байдаг. Жишээлбэл одоо усаа уугаад өндөж байгаа өдрүүд гэсэн үг. Тэгээ мацаг тайлах бол 97% байдаг гэж ярьдаг. Тийм учраас хэрвээ та мацаг барьж чадахгүй гэж бодож байгаа бол үнэхээр хүсэхгүй байгаа бол мацаг бариад хэрэггүй шүү. Тэрнийхээ оронд та хоол хүнсээрээ өөрийгөө бас эрүүлжүүлж болно. Жишээлбэл та нэг сар ямар ч сахар хэрэглэхгүй байж болно. Нэг сар та ямар ч гадуур хооллохгүй байж болно. Нэг сар зөвхөн мах идэхгүй байж болно. Эн чинь танд бас маш их эрүүл мэндийн өөрчлөлтийг авчрах болно. Тэгээд гол хэлэх гээд байгаа зүйл маань хүсээгүй үедээ хийвэл хүсвэл хясна гэж ярьдаг. Хүсээгүй үедээ та эхэлвэл дараа нь мацаг тайлахдаа нөгөө нэг хориод байгаа учраас та бүр энгийн байснаасаа илүү хорж исэн зүйлээ хэрэглэх болно шүү. Тийм учраас та мацгийг үнэхээр хүсэж байгаа үедээ хүссэн үедээ хийгээрэй. Тэгээ хүн болгоны хувьд адилгүй ганцаараа байгаа хүмүүсийн хувьд бол амар штэ. Би мацаг барьлаа гэл хоол хүнс худалдаж авахгүй нэг өдөр өнжөөл тэгээд хажууд чинь таныг садаа болох хүн байхгүй. Яг гоо гэр бүлтэйгээ байдаг хүмүүс хажууд хүмүүстэй хэлж хэрэгтэй. Тийм үү амралтын өдөр байвал зүгээр. Яагаад гэвэл та их ядарна, жоохон сулдна. Тэгээ маш сайн дулаан хувцлах хэрэгтэй. Тэгээд дулаан хувцлаад хэрвээ цаг агаар сайхан байвал гадуур алхаж болно. Халуун вантай осонж орж болно. Тэгээ гол нь даарахгүй байх маш чухал. За та бүхэндээ мацаг тайлах талаар нэг санаа өгье. За өглөө нь бургууга тавиад тэгээд бүдүүн гизээ цэвэрлчин. Өглөө нь эсвэл тэр лимонтой, жамс давстай усаа уугаад, натр магний сульфаттай усаа уугаад араас нь ногоон алим идэнэ. Алимаа хальслаа шүү. Хальсанд нь маш их пестицид байдаг. За тэгээд мацгийн дараа 2 хоног мах, цагаан гурил, арих тамхи хэрэглэхгүй. За тэгээд 11 цагийн үед хооллож эхэлнэ. Энэ 11 цагийн үед бол шарын цаг гэж ярьдаг. 11:40-оос 15:40 хооронд шарын цаг нарны эрчим хамгийн өндөр үедээ мөн оюун ухааны үе байдаг. Мөн хоол хүнсээ авч болдог. За энэ үеэс эхлээд энэ цагт бор гурил хэвхтэй зураад идэж болно. Эсвэл шүүс ууж болно. Ямар нэгэн ногооны шүүс, жимсний шүүс хэрэггүй. Яагаад гэвэл их чихэр агуулдаг учраас. За тэгээд шүүсийг битгий худалдаж авсан шүүс уугаарай. Болж өгвөл өөртөө шүүс шахагчтай бол шахаад уугаарай. Тэгээд шүүс байхгүй бол тийм бүхэл өрийн гурил, хэвэг 10 гурилаа идэж болно. За тэгээд гол нь баг идэв шүү, их идэж болохгүй шүү. Тэгвэл гинт хоосон байсан хотоод дээр их хоол орвол ачаал өгнө. За тэгээд 16 цагийн үед байцаа луун, брокколи, хүрэн манжин гэх мэт зүйлийг жигнээд ороогоод идэж болно. Мацхийн үед түүхийн ногоо идэж болохгүй. Тэгвэл хий үүсдэг. Мацхийн өмнө бол дараа 3 хоногийн дараа бол болно. За тэгээд орой 16 цаг 40-оос хойш энэ хоолоо идчихэд тэгээд дахиж хоол идэлгүйгээр унтвал маш сайн. Тэгээд бадганы цаг бол хоол идэх дими. Бадганы цаг бол 7:40-оос 11:40 хооронд байдаг. Тийм учраас өглөөний цайгаа 7:40-оос өмнө уувал сайн. За тэгээ 2 дахь өдрийн өглөө нь усаа уучаад
Тэгээд нэг халбага маш сайн чанарын тос уул сайн. Тэгээд нэг ширхэг ногоо айлмаа хайслаад иднэ. Тэгээд 11 цагаас хойш яг өмнөх өдрөхтэйгээ адилхан жимс ногоогоор хоолноо гэсэн үг. За тэгээд та бүхэнд өөр бас санаа байвал хуваалцаарай.